Зохиолч Дембэгийн мягмар би хулгайч бас намрын сүүл сарын цэвэргэн шөнө. Өчигдөр үдээс хойш орсон бороо шөндөл үргэлжлэх янзтай. Өлмөн зүлмэн гэж сонголцсон ирэхээр орой эрт унтахаар орондон орсон ээж, хүү, охин бед гурвын нойр хулжин хөнжилдөн эргэн хөрвсөөр байлаа. Хүйтэн усан бороо нэг үе шиврэн, нэг үе ширүүсэн шаа гэж ганц өрөө хүйтэн барины цонхны тавцангийн төмрийг тачигнуулан балбасаар аваа. Миний нойр хэдийний хулжжээ. Яагаад чим өнгөрсөн жил 16 нас хүрч эргэний паспорт авахад нэг ширийн суудаг охин надад баяр хүргэж байсныг гинт саналаа. Гэтэл миний тэр бодлыг ертөнцийг аль хэдийний хархаан болсон өвчтөе ээж минь бүгшин хайлгах чимээ таслав. Ээж маань мөн л унтаагүй байгаа бололтой орныхон өмнөх сандал дээрээс ямар нэг юм авах гэж гараараа самардан тэмтжиж байснаа эргээд янцаглан яргалав. Хөөрхий ээж минь юун тухай бодож хэвтэйг би яхан төсөөлөх вүлээ. Миний сэтгэлд өнгөрсөн зунаас эхлэн үе бодогдовч ундран замхарч байсан нэгэн санаа өнөөшин дахин сэргэж бүх сэтгэлийг эзэмдэв. Тэр бол хулгайч болохын хүслэн билээ. Би ээждээ хоёрон сэрэхгүй хичээн сэмээрхэн босож галдгооныхон өрөөнд очиод чидэнгийн унтраалгыг дардал гэрэл ассангүй. Хэд хоногийн өмнө гэрлийн шил шатснаа саналаа. Цонхоор гадагшаан хар бол хав харангүй байгаад байшин барилгын цонхнууд хоосон ухархай мэт хонхоон харлана. Би тэмтчин явж лааны хугархаа олж гэрэл гаргав. Тэгээд ээждүү хоёрынхан унтаж байгаа өрөөнд дахин орлоо. Тэр өрөө чийг даасан зэврүүнээс гадна нялуун эхүн үнэр хамар царгив. Би дүү охиныхон орны дээд талд байдаг намхан шүгэнээс хүрэн жаазанд хийсэн аавынхаа зургийг аваад хүйтэн шалан дээгүүр хөл нүцгэн симхэн алхалсаар галдгооныхон өрөөнд эргэн орлоо. Аавынхаа зургийг хоолны ширээн дээр аяархан тавиад өөдөөс нь гөлрөн шитэв. Тэгээд эсэж чадалгүй зангирсан хоолоогоор "Аава" гэж зөөлхөн дуудтал хоёр нүдээр минь өөрийн ирэхгүй нулимс мэлэмрэв. "Та амьд сүрэн байхдаа надад хулгай битгий хийгээрэй. Архитаарс бол амьдралын дайсан шүү" гэж үргэлж цагтаг байсан. Гэтэл хүүчин маргаашаас эхлээд хулгай хийхээс өөр аргагүй боллоо. Би таны захаасыг дагах гэж хичнээн их хүсвч үнэхээр чадахгүй. Танд би үннийг цөмийн хэлье. Аава. Хайрт ээж минь таныг өнгөрсөн жил хоёр нүд нь юм хархаан болоод таг сохор болсон. Би энэ намар сургуульд очиагүй. Харин дүү маань 5 дугаар ангид орсон. Таныг насан үед болсноос хойш бидний амьдралд мөн ч их өөрчлөлт гарлаа. Гэр бүл маань жилээс жилд өөдлөх биш, харин газрын хөвгөө рүү голын ус шиг урссаар л байна. Аава. Надад ээждэн эм тан хоол хүнс авч өгөх мөнгө хэрэгтэй байна. Мөнгө. Би хаанаас олох вэ? Ажил хийе гэж хичнээн чармаасан ч над олдох ажил хаана байх юм бэ? Та энийг ойлгохгүй л дээ. Одоо ч мэрэгжилгүй над шиг нь байтугай. Мэрэгжилтэй хүмүүс ч ажилгүй болсон шүү дээ. Бас ээжид эм авахаас гадна дүүгээ сургуулиас нь гаргачихгүй тулд ном дэвтэр хувцсгонор авч өгөх. Ганц өрөө байрныхаа хөлсийг түлхэх гээд мөнгөгүй хүн хаашаа ч хөдлөхий аргагүй болсон. Би тань зогоохын тулд өнгөтэй өдтэй бүхнийг хар зах дээр зарж өрөөд дууслаа. Хамгийн сүүлд өнгөрч бүтэнсээ өдөр таны хайрладаг хинээч гарыг хүргэдэггүй байсан сүх, харуул, хөрөө мужаанытай багжуудыг хэдэн төгрөг болгож горил махаваад өчигдөр дуусчлаа. Маргааш гэхэд ийм авах нь байтугай талахч авах сохор зоосгүй болсон. Аава. Би аргагүй нэрхэнд хулгай хийхээс өөр зам даан чалга. Аав минь таныхаа өмнө тангаргалыг хүүчин хүн алж хүрээ талахгүй. Алтан мөнгө эрдэнэ сууд надад хэрэггүй. Би ямар баяжих гэж хулгай хийж байгаа вэ штэ. Хөөрхий өвчтэй ихийгэн охин дүүгэн тэжээхэн ирэхэнд л хулгай хийх гэж байна. Аав минь алтан мөнгө эрдэнэ сувд хулгайлахгүй гэдгээ дахиад тангаргалыг.
Зөвхөн идэж уух л юм. Та над итгээрэй гэд аавынхаа зургөөд би гөлрөн ширтэв юм. Нээлттэй салхивчаар үлээх салхинд ширээн дээр тавьсан лааны гэрэл нааш цааш нь сүмэлзэх сүүдэр эцгийн зурган дээр тусахад хөөрхий аав минь болохгүй, хулгай хийж яавч болохгүй хэмээн толгойс ихсэрч байгаа юм шиг. Эсвэл года амьд зуухын тулд тэхээс биш яах вэ хүү минь гэд толгой тохиж байгаа юм шиг харагдав. Аав минь босоод ирдэг чи болоос хэмээн бодоод мэгшин уйллаа. Тэгэд аавдан үнсүүлэх гэж байгаа нялх хүүхчиг зураг руу тонгойтол хиншүүх рүү сангалаад явчлаа. Цочин өндийвэл туг ус лааны дөлөнд шатан атиралдсан байлаа. Хоолой цээж арган хатсандан сая анзаарч данканд байгаа өнгөн хувиргах төдий болгосон хүйтэн хар цаанаас аяганд хийж балгав. Давсгүй үлбэрц аман дорхтон шарууг давстай мэт санагдав. Үнэхээр тийм байлаа. Миний хацрыг даган урссан нулимс аяганд орж цайг шарууг болгожээ. Би ширээний араас босож аавынхаа зургийг элгэндээ наан ээж дүү хоёрынхан унтаж байгаа өрөөнд орлоо. Тэгээд даарч их үтснэн гинт мэдэн орондон орж хөнжлөө нөмрөв. Төрүүчийн бодол дахин сэтэрч далан хаалтан сэт татсан үерийн усмит тариг толгойд минь буун шаагин шуугсаар одоо бол юундж хоригдхон болжээ. Миний толгойноос шин бодол салбарлан салаалж урган төлжсөөр аваа. Би маргааш хулгай хийхэр явна. Эхлээд яах ёстой? Миний хулгайлах юмс зам дээр бэлэн байхгүй нь лавтай. Өдрийн цагт худалдагч нар бараагаа нүд салгахгүй хариулна. Шөнө болохоор хаалга үүдэн цоож зурхтай, тор сараалжтай, бас харуул манааны давхар хамгаалттай. Эд бүхнийг яаж давж орох вэ? Тэгэхээр эн чинь ганц хүний хийдэг ажил ерөөсөө биш юм. Хань хамсаатан хэрэгтэй болох нэ. Гэтэл тэр хүмүүс маань хаа байна? Үгүй. Над хинч хэрэггүй. Би цүмийн ганцаараа л хийнэ. Хань хамсаатан олшрох юм бол хулгай хэрэг маань өргөжнө гэсэн үг. Тэгээд айгүй бол даршин дарвайд архид ар сууж зодон зохин хүн амийг хэрэгч гарч мэднэ. Тэд олзондон улам өгшөөд алт мөнгөний дэлгүүр банк тоног ивэл яах юм? Би ганцаараа үгүйгээ зөрөлтэй биш. Тэдэнтэй нийлээд дэлгүүр хоршоо ухалтай биш. Энэ бол надад яавч таарахгүй ажил. Дэлгүүр банк ухна гэдэг чинь яхаач уцахгүй гэсэн үг шүү дээ. Айгуул манаач харуулын алхаас ч боцохгүй гэсэн үг. Гэж бодохоос аяндан сэтгэл хямарч айц төрөн бүх миний хүйтэн хөлс чихарсан байлаа. Нөмөрсөн хөнжлөн доош тийрэн хаяв. Гэвч сэтгэл минь нөгөө хулгай идэж уух юмс цөм харанхуйн дунд нүдэн харагдах шиг болон бас яргалан шаналж хэвтээ орчлонг хархан болсон хайр дэжи минь цийж цайсан хоёр нүд бүгшин ханиалгахад зовирт дуу өглөө босоод юу идэж уухаан зүйл анзааран гүн нойрон давтан унтаж байгаа дүү охин эд бүхэн надад хулгай хийхэд зориг хүч сэтгэлийн тэнхээ нэмлээ. Би таац ширтэн хэвцээр. Миний бодол санаа нэгээс нөгөөд дамжин эцтөгсгөлгүй өргөжлөн хөвөрсөөр. Гэтэл надад нэгэн шин санаа төрлөө. Миний хувьд бол энэ тэндгүй байдаг түүц. Эцэст нь орой болохоор харьцдаг харуул хамгаалтгүй тийм ухлаг болох юм байна. Ийм зүйл бодож олсон дам баярлах шиг. Энэ бол хамгийн зөв санаа гэж өөртөө хэдэнтэй давтан хэлээд харин мухалганы цоожийг эвдэх багжил хэрэгтэй болох нь нөр юу ч хэрэггүй гэж бодов. Өглөө эртхий явж хотын доторх мухалгуудыг эхлээд нарийн ажиглах нь чухал юм байна гэж сантал автобусны буудал төв замын хоёр талаар игнэн байдаг мод төмрөөр хийсэн шинэ хуучин эрээн цоохор хээ угалзаар гойсон мухалгууд нүдэнд мань харагдах шиг л боллоо. Энэ бүхнийг эргэцүүлэн бодсоор хэвттэл нэг мэдхний хэдийний үүр цааж өглөө болсон байлаа. Би яран босож данг дүүрэн ус буцалгав. Цай чалга
давс чалга, идэх талхч алга. Өчигдөр хийсэн амтгүй усан бантан савны ёроолд үлдсэнийг ээж дүүхэн хоёртойгоо эн тэнцвхэн хувааж идэв. Би маш их яарч байлаа. Жохом юунд хаашаан яраад байгааг ээж маань байтугай дүү охин маанч яаж мэдхэвд. Би дүү охинд хандан ах нь найзтайгаа уулзчаад ирээ. Миний дүү ээжигээ саасарч байгаарай. Би оройхон ирч магадгүй шүү. Талах бас идэх юм болоод ирэхийг бодъё. Гэж хэлээд яаран гарах гэтэл охин дүү маань аха та мөнгө олж ирэхийг бодоорой. Түрүүчийн хэдэн сарын байрны хөлсөнд төлөөгүй байгаа шүү дээ гэж өгүүлэв. Дүү охинд маань өлсөд сангахч баг хэрэг үүнд хэдийнэ дассан болтой. Хамгаас чухал юм нь байр. Удахгүй өвөл болно. Хүйтнэр чангараад ирэх үед дулаан суцтай байна гэдэг юунаас ч их чухал. Өлсгөөс чухлыг ясмахандан шингэтэл ухаарснаас тэгж хэлсэн биз дээ хөөрхий. Би яран гарч байшингийнхан үүдэнд хаашаа явахаа мэдэхгүй хэсэг тэнэгэлзэн зогслоо. Тэгээд хүн амтны хөлгөдлөгөн ихтэй нэгэн гудамжийг зорин алхлаа. Тэр гудамжны нэг мухлагаас нөгөө мухлагийн онгорхой цонхны өмнө очиж юм худалдаж авах гэж байгаа хүний дөрвөлзүүлэн боов, чихэр, хям, чансан мах, унда, бохи зэргийн үнийг асуу зогсохдоо аль мухлаг нь эдэж уух юмар элбэгдэлэг юм бэ гэдгийг ажиглан бас ч худалдагч нарын шарын шин ямар насны ямар хүмүүс худалдаа хийдгийг сонирхож байлаа. Нэг цэцгээс нөгөөг дамжин бал цуглуулж яваад зүгэн шиг нэгэн төөцнөөс нөгөөг нь цонхонд очин очисоор явахтаа өд хэдийний хэвэснийг огт анзаарсангүй. Харин юм худалдаж авахгүй атлан нэг мухлагийн өмнө байн эргэлдэхэд нь хүнд сэжиг төрүүлж болзошгүй тул дахин очихгүйх нь зөв юм гэж ухаарлаа. Яагаад гэвэл намайг нэгэн мухлагийн цонхон дээр хэдэнтэй эргэлдэхийг худалдагч авгаа ажиглаж залуу минь юм авахгүй энэгээр дэмэсэлгүүцэд байх хэрэг байна уу? Хүмүүс цаадуулж цонх халахалч хаад гэж хэлвэснээс болсон хэрэг билээ. Би яагаад тэр мухлаг руу өөрийн ирэхгүй хэдэндээ очисны учир гэвэл лангун дээр өрсөн утсан хям гахаан чансан махны үнэрт ялаа батхан шиг татагдан арааны шүлс асгаран хоёр хөл маанч хэдийнээс үлджээ. Би нэгэн өндөр байшингийн сүүдэр бараатан суув. Өнөөдөр намрын шарнаар хайр найргүй төөнсөн хачин халуун өдөр ажээ. Би сүүдэрт суугаад эргэн тойрнон ажиглалаа. Хүүхдүүд ундаа хэмээх шилтээ усыг дэлгүүрээс хайрцаг саваар үүрч авчран хүйтэн ундаа уугаарай хэмээн нэг нь нөгөөгөөс өрсөн өдөржингөө хашгиралдана. Тэд харин цагдаа нарыг харангуутан үргэсэн болжмор дэрхийн нисхийн адил тал тишгэн зүхтан алга болно. Би тэр бүгдийг сонирхон харж суухтаа өнөөдрийн миний эхэлж байгаа ажил нэн сонирхолтой бас чгүй зөв талаас эхэллээ гэж дотроо баяртай байлаа. Ам цангаж байгаа гэж ихтэйхэн бас халуун наранд өдөржингөө толгой нүцгий явснаас тариг хагарч хашахан ангалцсан. Гэвч энийг төвчих ёстой. Удахгүй шин болж амтны хөл тадрах үеэр зөвхөн өөрөө төдийгүй өвчтөе ээж минь охин дүү минь цүм гэж цадан баярлна гэж өлссөн цангаснаа төвчхийг хичээн шүд зунсуулаа. Шөнө болохыг хүлээнэ гэдэг юутай урт хугацаа вэ? Гэвчиг хүлээхээс өөр арга алга. Энэ мухлагийн худалдагчдаас хамгийн түрүүнд хэн явах нь бас л сонирн байлаа. Замын хажуугийн нэг модон төөцний худалдагч салга өвгөн хамгаас түрүүнд оройн 5 цагч болоогүй байхад мухлагаан цоожilж хоод хоосон шахуу уут баруун гартаан санжигнуулан зүүн гартаан барьсан таягаар цардмал замын хашлаг чулууг тоог тогшин миний өмнөр бөгтгөн өнгөрлөө. Тэр үнэхэрийн өрөвдөлтэй амтан. Мод шиг хөшсөн хоёр хөлөн арай ядан урагшаан зөн өвдгөрөн ч огт нуурахгүйг харвал хиймэл хөлтэй юм болов уу гэмээр. Гисэн атлан бүслэхэрэн урагшаан хит бөхийсэн бөгтөр нуруу нь салаад унчих гэж байгаа юм шиг агаад тоос шороон дарагдсан голын үлэн шиг хэдэн цайвар өсөн салхинд сөрвүүлцэн хийсэн. Эдэр залуу насанд бэйдэн таарч байсан болов уу гэмээр олон жилийн нар бороонд гандаж цаагаад хоёр суган урагдсан хуучин биджааг хөөрхий үгний ясар сулсан цээжинд хүрм мэд хэлхэлцэн. Нэг үгээр хэлбэл ёстой л хүн сүг гэлтэй.
Өдөр ам цанхын ирэхээр эдний мухлагт очисон саналаа. Өвгнөөс ундаа ямар үнэтэй вэ гэж асуухад нэг ширхэг бох барьж ирээд ширхэг нь 10 төгрөг гэж билээ. Бодвол өвгний чихэн тагдвлий болтой. Тэгэхэд нь би бохвшээ ундаа гэж бүх тэнхээгээр хашгиран хэлбэл хэмээн амандан дуграад жижиг шилтэ ундаа авчирч үнэн 50 төгрөг гэлээ. Ам цангаж байгааг бодвол 50 төгрөгөөр байтугай 500 төгрөгөөр ч хамаагүй аваад уучмаар л санагдана. Даанч мөнгө алга. Байгаа нь өнгөгдөж хуучирсан 10 төгрөг. Өөр юу ч алга. Би шилтэ ундаа сэгсэрч үзснэн. Өвөө, таны ундаа мууджээ. Яасан гинэ хүүхэ? Яраад нь булингар тогтчож. Халуун наранд олон хонс юм гашилч хаян байлгүй гэж огт тоосон шинжгүй хэлв. Өвөө, над одоо байгаа л 10 төгрөг байна. Маргааш үлдсэнийг авчираад өгье. Би уучих уу? Гэж царайчлан хэлтэл. Тэг хэмээн ачзын нартан хэлж байгаа мэт инкри ялдам этгэл дүүрэн өгүүлв. Өвгөн салганы чичгэнсэн гараараа шилний бүглэг онгойлох гэж удсныг яана. Би өвгний гараас ундааг бараг булаахан холгүй шүүрч яаран залгилтал хүйтэн ундаа хамрын нөхөр годхин гарахад би хахацсан сүйд боллоо. Өвгөн намайг харан толгой сэгсэрч ийм халуун өдөр ингэ цангатлан юу хийж тэмээ тэндэг байна вэ хэмээн сургамжлаа хилэнгэн миний өгсөн өнгөгдсөн хэдэн төгрөгийг ч тоолж үзсэнгүй цамцныхаа ингэрийн хэртэй хар халаасанд хийж орхисон хүртэл нүдэнд харагдах шиг л боллоо. Хамгийн сэлүүхэн хөнгүү шахуу мухлаг нь энэ өвгнийх. Шилний ёроолд булингар тунаж шошиг хаяг нь хохорсон хэдэн ундаа хатаж хорчийсэн бичэн хамгийн хямд тамхи богтодийнх нь яг л эзэнтэйг таарсан мухлаг байсныг саналаа. Өнөө маргаашгүй хүлээж байгаа энэ өвгөн дахиад 10 жил амьдрах юм шиг яхаараа ингэж зовлогоон зовоож 8 хийх гэж сөхөрч унтлан өдрөжин зогсдог байна гэж эхлээд надад гайхах бодол төрж билээ. Гэвч миний тэр бодол зэрэглийн мэт замхарч харин өвгнөр бахархах сэтгэл төрсөн юм. Болж л вэ шүү дээ. Амьдрахын төлөө борвин сөхөрдөл тэмцэж явна. Эннээс өөрөөр энэ хөөрхий үгүй яах юм? Бас чигэж хүн гэдэг нэрийн бодоод гудамжинд гуйлг гуйсангүй шүү дээ. Энэ өвгөн залуудан хинч явсан билээ бүү мэд. Ямар ч л гэсэн амьдралын өмнө сүгдэхгүй хат сусалгүй юм. Гэтэл би энэ өвгөний дэргэд хий юм бэ? 17 насныхан ааг омгийг багтааж яваа залуу. Би ямар ичхүүртэй харагдана вэ? Хүний амьдралын хамгийн адгийн арга бол хулгайч. Одоо энэ мухлагуудыг тонох гээд шүн болохыг хүлээгээс сууж байна. Гэхдээ хулгай хийхгүй гээд би яах юм? Ажил төрөл олддогсон бол сөхөр дундлаанч болсон зүтгээд ээждөө хоёроо тэжээгсэн. Гэтэл над хийх ажил хаа байгаа юм бэ? Би энэ өвгөн шиг хүмүүсийн мухлагийг бол цоочтой байтугай сул байсан ч дотроос нь юм авахгүй. Цөвл миний адил наандаж гидсэн тэжээх гэж бас цаана нь өвчин эмгэгт баригдсан үр хүүхэд хань жил хинж байгаа юм блэ бүү мэд шүү дээ гэж бодов. Би нөгөө аманцар шар авгаан мухлаг хизээ хаахыг хүлээж суусаар л байлаа. Авгаан мухлаг руу харвал хүмүүс тэр дундан годомжинд дундаа зарж байгаа хүүхдүүдийн ихэнх нь очиж шавчихсан байлаа. Тэгнээ тэр хүүхдийн ундаа зарж олсон хэдэн төгрөгийг салах ухаанаа хэдийнэ сэлч гэж. Мухлагны үүдэн дараалан зогссон хүүхдүүд бурамтай мөхөлдс хэмээх амтлаг хөөснөөс хэд хэдээр нь барин нааш цаашаа гүйлсээр байна. Хүлээсэн хүнд нарт ертөнцийн нэгэн өдөр гэдэг юутай урт удаан хугацаа болохыг өнөөдөр л баттай мэдрэв. Би ингэж энэ тэрийг ажиглан суутал хажууханд маань нэгэн машин шурхын зогсоод чангаар сигналтахад цочин эргэж харлаа. Далайн чандах орны хийцтэй ганган хар тэрэгний жолооч цонхорон цээжэн зохиолгон ундаа зарж байгаа хүүхдүүдийн зүг гараараа даллав. Хүмүүсийн иймэрхүү дохио зангааг андхан байсан ундаа зарж байгаа хоёр хөө божгор бор гартаан шилтээ ундаа барин уралдан гүйж хүрлээ. Гэтэл нөгөө машины жолооч өөр ундаа аавна гэсэн үү эсвэл бөглөөг нь онгоолгоод ир гэсэн үү? Ямар ч болов хүү эргэж ухсхийн гүйхтэн замын эсрэг талаас маш хурдтай явсан тэргийг анзаарсангүй болтой машин жогтсон чихран торомсолж ундаа барин ухс хийсэн хүү
тэрхүү машины урд дугуйн өмнө тас гэдэргийн савн унахад шил хаг усэрч шинги ягаан ундаа барагшин зам дээр асгаран тунлаа. Гудамжинд явсан хүмүүс ч хүүг бүчин бүрхлээ. Харин хүүгээр ундаа авчруулсан жолооч хэрэг төвд толбогчихгүй гэсэн мэт ганган хар машинаа яран асааж хурдан огцом нэмэн гудамжнаас сүлжилдэх олон тэрэгний дунд орон алга боллоо. Хэдхэн мөчийн өмнө ганцхан шил улаан ус борлуулж талхны мөнгө олох гэж баясан хөөрч хөлн газар хүрэхгүй гүйж явсан тэр бяцхан хүү ганцхан агшны дотор ертөнцөөс халин одхон дээрээ. Хөөрхий хүүгийн аминаас ганц шил ундааны ч үнэгүй гэдэг юутай өрөвдөлтэй, юутай харамсалтай байм. Гэлээгээд яалтай билээ. Амьдрал аминаас гэдэг хутганы ирэн дээр явдаг энэ хорвоо юу? Харин хэн нэгэн буянтан утсаар эмнэлэг дуудсан болтой удсанчгүй эмнэлгийн тэрэг дохиогоо хангинуулан ирээд амьгүй болсон хүүгийн бяцхан цогцсыг аваад явхан тэр юм. Үүнийг гэр орных нь өдөөд огт мдээгүй байгаа шүү дээ гэж бодхоос элэг эмтрэн шимшрэв. Өдөржин шарсан хурц наран өндөр барилгуудын цагуур хэдийнийн далд орсон байлаа. Миний отон хүлээж байгаа мухлагийн худалдагч авгаа 8-аагаан хийсээр л би ч мухлаг хаахыг хүлээн төвчээртэйгээр суусаар байлаа. Нар жаргаж орой болжээ. Намайг нэг харахнын нөгөө мухлагийн үдэнд Мерседес хэмээх сунгар ягаан машин ирээ зогсчихсон. Худалдагч авгаа мухлагийнхан хамаг барааг том цаасан хайрцагууд хин яхахын зургүй тэр машинд очиж өөрөө жолоочийн хажууд лаглан суугаад маргааш болтол баяртай гэх шиг хоосон төмөр төвцэн том хар цоожоор янгантал цоожлон бараа сурггүй алга болов. Өглөө бараагаан ачиж ирээд оройн үлдсэн бараагаа ачаад явчих тийм гэж би яаж мэдэх юм бэ? Өдөржин отод суусандан гомдогч шиг харамсагч шиг. Хоосон мухлагийн цоожийг очиж дэмээл үзсэв. Уулын дотроо юмтайсан болов эвдэхэд тийм ч хэцүү биш юм. За яах вэ? Өнөөдөр биш гэхэд хизээ нэгэн цагт энэ мухлагт орж ил таарна. Тэр үед ёстой юучгүй болтол нь хуурайлна да. Үнтэй гоё тамхинуудын хямдхан зараад мөнгө болгож ээждэн им авч өгнө. Бас байрныхаа хөлсийг төлнө гэж ядарсан сэтгэлийн сэргээхийг хичээн уран муутайхан гэрийн зүг гэлдэрлээ. Өдөржин хоосон байсан болохоор өлсөж угаач гэж ихтих түйг их шүлсгүй болтлон ам хатсан байлаа. Хоёр хөл маань сулдаад урагшаан гიშгэх гэхээс дургүй хүрнэ. Гадаа харанхуй болсон ч бөгчм хэвээрэн хэсэг яваад л сууж амармаар санагдана. Надад яарах юм юу байх вүлээ? Би гэлдэрсээр нэгэн натгар шавар байшингийн хажуугаар өнгөрч явтал нээлттэй цонхоор эрэгтэй хүний харааж загнах мөн залуухан эмэгтэй аргадан гуйх хосолсон ер бишин хачин яриа миний анхаарлыг татлаа. Энэ байшинд юу болж байгаа юм бол гэсэн шүү юм бодогдсон сониуч саваагүй зандаа хөдлөгдөн нээлттэй цонхны доорх довжоон дээр амарт сунгаан чагнав. Та хөхөлдөө хөх. Би өнөөдөр үнэхээр амьдсангүй гэж аргадан гойхон тодхон сонсогдовч цаад хүн юу хэлж байгаа нь өөр дуулдахгүй байлаа. Хөхөлдөө хөх гэсэн хачуу өгний учрыг олсонгүй. Энэ үг надад нэг л хачин зэвүү юм шиг, элэгсэг зөөлөн юм шиг. Би салхинд үл мэдэг тунрах ягаан хөшгийг ярьж сэмхэн харлаа. Гэтэл миний нүдэнд юу харагдсан гэж санана? 20 гаруйхан насны зүс царайны хувьд бол хэний сэтгэлийг гжигдэм туранхай цагаан хөхөн орон дээрээ энгэрийн товчийг тайлан хоёр хөхөн ил гаргахад цээжинбийн үржилэтийн хуниралцсан өдрийн мухлагт харсан салга өвгнөөс ч нэн хөгшин лав 80 гарсан болов гэмээр. Төвний хэлж байгаа үг нь зөвхөн энэ залуу хүүхнээс өөр хэнд ч үл ойлгогдом. Бодвол бүх шүд нь унаж улаан бөл үлдснээс үг нь ялгарч сонсогдохгүй болоо байлгүй. Тэм нэгэн урт сахалтай өвгөн нөгөө залуухан туранхай цагаан хүүхний нүцгэн өвдгийг өсгүй халзан толгоогоор нь дарилан нялх хүүхэд шиг хүүхний өрөөсөн хөхийг улангасан хөхөж байгаа харагдав. Энд чи юу гэж болж байна? Би ийм ертөнцид байдаг гэж юусэн бодоогүй байсан болохоор гайхын ихээр гайхаж золтой уулга алдан хашгирчихсангүй.
Халуун наранд өдөржин толгой ман суурж нүд бүрэлдснээс би хий хоосын мүзү болтой гэж эргэлдсэн бодоод нүднийхэн жилийг гаргахаар довжон дээр эргэж суулаа. Тэгээд төрөний харсан ер бусын үзэгдлийн үнэн эсхийг шалгахаар босож үлмий дээрэн өндий зогсоод сайтар харваас төрөөчин миний үтсэн зүйл хий юм биш байлаа. Харин ч залуу бүсгүй халзан хоёроос гадна орон дээр нь өлгөтийн ялах хүүхэд өнөгчлэн унтаж байгаа харагдав. Үгүй энэ чухам шүү гихч болж байгааг би үнэндээ ухаан ойлгосонгүй. Бодвол тэр халзан толгой зөнийг өвгөн хэмжээгүй баян чинэлэг нэгэн байдсан. Тэгээд хөрөн мөнгөөрөө төрөй барин хөөрхийн хүүхнэр тоглоом наадан болгон бас ч хөгшин биеийн тамирж уулах гэж залуу охтын хөх үлгэж хэвтээ байздээ хэмээн бодох тусам зөнийг өвгнийг үзэн ядах хөөрхий бүсгийг өрөвдөн хайрлах сэтгэл миний цээжний үерийн ус шиг оволцсон шаагаж эхэллээ. Хэдэн хором өнгөрсдөө дараа цонхны цаа нөгөө өвгөн ямар нэг юм гөвтөн өглөж дараа нь бөгшин ханиалгахад уулдав. Бодвол залуу бүсгийн хөхний халуун сүнд хахац атсан ч байж мэднэ. Би тэдний яриаг чагнан довжооны бүлийн жулуун дээр суусаар байлаа. Өвгний уур хөл нэгэн үеэм бодвол нэлээд намтсан болтой таслахын дундуур нааш цааш холихон бам бөгшин ханиалгах сонсогдоно. Гэтэл нөгөө залуу бүсгүй та одоо хэвдэж амраа. Таны хор дэрийг засчихсан. Одоо яаж вэ? Гол харлагтанд баг зэрэг намд уу? Би маргааш танд сүү авчирч өгнө. Эртхэн шиг сүүнд явна. Өнөөдөр сүү олдсонгүй л дээ. Гэж мөн л аргад хөнгөөр өгүүлэх нь надад бүр тод сонсогдов. Өвгөн нээлттэй цонхны дэргэд эренгэн охин минь гол харлах нь аваа намдлаа. Бэж сүүгүүгээр ганц чонож чадахгүй улсан амт юм аа да. Мохин ч мөн зовоожгүй эцгэнэ гэж хэлээд нээлттэй цонхон хаалаа. Би босож гэрийн зүг гэлдрэв. Хүний үр гэдэг ийм л байдаг юм байна. Өсгөж өндөлгсөн эцэг их өвөө эмээгийн ингэж хайрлаа халамжилт юм байна шүүд. Тэгэхэд миний явж байгаа царайг өхлүүд өвчтэй ихтэн хоолойг нь дэвтээх цаачгүй ходоодыг дүүргэх хоолчгүй орхичхоод хулгай хийнэ гэж хар өглөөгөр гараад хатсан долхны булан жолоогүй гурин гацсан нохоо шиг хов хоосон харж явна гэдэг үнэхээр ичгүүртэй санагдав. Би өглөө гудамжинд суугаад гуйлг гуйдаг л байж. Гү тэгсэн бол ядахны ганц талхны мөнгө олох байсан чинь билүү хэн мэдх юм бэ? Гэтэл яагаад чим өвөөдөн хөхөн хөхүүлж байсан туранхай цагаан хөхний дүр нүдэнд харагдаад болдгүй. Бодвол тэр хөхөн нялх балчир байхтан өвөөгийнхэн өвөр дээр дэгэн дэрвэж өссөн өвөөгийн хамгийн хайртай охин байсан биз. Би ч ялгаагүй өглөө төвчтэй байгаа ихэнхэн уурэг цагаан сүү хөхөж ээждийн эрхлэн наадаж өдий зэрэгтэй болоогүй юм гэж үү гэж бодхоос нэг л хачин муу ёрын совин татаад явчихлаа. Арай намайг ингээд очиход ээж минь өвчгсөн байх юм биш байгаа та. Тэгтээ бүр өлсөж харангасаад гэж бодонгууд хүчтэнхэ нэмэгдэх шиг болоод явчихлаа. Би яаран алхасаар нэг мэдхнэн гэрийнхээ хаалгыг хэдийнэ татсан байлаа. Дүү охин минь хаалгаа нэнгэн "Хаа та бүтэн өдөржингөө хаашаа хаалга болчих вэ? Тэгээд ийм арай утал хаана байсан юм?" гэж асуух нь миний бодож явсныг уламж лавшруулах шиг болгоход би яард сандран "Ээж нь би яаж вэ?" гэж өөрийн ирэхгүй асууж орхилоо. "Ээж гайгүй." Гэхдээ сая нэг санаа марах шиг болов. "Аха, өнөөдөр Дандиево намайг дуудаж сүү тараг ааруул өгсөн." гэд баяр хөөртэй шулганж гарлаа. Дандиево гэдэг чинь хэн блэ? Ягаав дэрви давдаамд барилгад ажиллаж байсан. Би ээжид сүйтэй цай чанж өгөөд ээж нь би намраад одоо ундж байгаа гэв. Хөөх миний дүү овоо л доо. Ээж тэгээд тараг ааруул идсэн үү? Идсэн бүр цадатлаа идсэн. Танд ч гэсэн тавьсан. Хоёулаа галтгооны өрөөнд оръё. Би дүүгийнхэн чансан сүйтэй цайнаас ууж ааруул тараг эдэн альжаал түр тайлв. Аха, та нөгөө найзтайгаа уулзаж чадсан уу? Уулзсан. Ачаа бараа нь харах ирээгүй. Надаар бараагаа заруулна гэсэн. Миний дүүч бас туслан шүү. Тэгээд хоёулаа мөнгөтэй болно. Гэхэд ямар гоё вэ? Хэмээн дүү охин маань бүр өнөмшиж баярлан хөөрөв. Ах нь маргааш бас явна.
Миний дүү ээжигээ саасарч аваарай гэсэнд та өнөөдрийг шиг битгий хорой тоорой. Ээж бид хоёр санаа зовоод авах юм гэв. Маргааш өглөө нь би тийм ч ярьж явсангүй. Бараг үд өнгөрч явхад гэрээсээ гарлаа. Хүмүүс цэжигээ хуулахгүй тулд талигаач эцгийнхэн надад ялгүй томддог саарал костюмыг өмсөж, цав цагаан цамцсан дээр зангаа зөөж, хуучин муу шахагаан гялстал нь тосолж өмсөлөө. Ингээд би дээд чинийгэрийн гойж гангалав. Бас орчин үеийн залуучуудын үүрэх дуртай том эрийн өөргөвчийг айлынхаа залуугаас төр хэрэглэхээр гуйж авлаа. Тэгэд хоосон өөргөвчөндөө Монголын цоож хөшин эвдэх урт баг нь 2 лом хийв. Намайг гэрээс гарах гэж байтал өнөөдөр та яасан их гоёв? Нөгөө найз нь чинь бараа ирэх юм уу? Гэж охин дүү маань шалгаалаа. Тийм ээ. 8 хийх хүн чинь гоё хуцтай явахгүй болдгоо маа. Гэж хэлээд би гэрээсээ яран гарлаа. Өнөөр яасан ч хоос ирэхгүй. Ямар ч байсан нэг мухлаг ухна гэж амандан давтан өглөв. Тэгэд өчигдрийнхэн очсноос ялимгүй холдож хэдэн гудамжны цаана байгаа мухлагуудад хүрлээ. Тэнд мөн л хөл хөдөлгөөн ихтэй. Бараг заалбал тэр гудамжинд 10-аад мухлаг байлаа. Би сурсан зангаран нэг мухлагаас нөгөөд очин барааны өвн сонирхож лангууны баян ядууг сэм ажигласаар явлаа. Тентхийн мухлагууд цөмөрөн л ойролцоо бараатай ажээ. Харин аль мухлаг нь бараагаа үлдээгээд явдгийг мэдхэд үнэхэрийн эрт байлаа. Би нэгэн байшингийн давжаан дээр сун дээрх мухлагуудыг хараа салгалгүй отон хүлээв. Ажил тарах цаг болсон болтой. Гудамжинд хүмүүсийн хөлөөмэн мэдгэдэхгүй зэгшлээ. Гудамжны ихэн туга модон төвсний цонхон дээр нэг хүүхэн ирж худалдагчтай маасганы хөхрөлдөд зогссноо яаран дотогшин ороход нь би сүүдэр бараацсан хүнээ дөрвözүүлэн мухлагийн ханны дэргэд очиж суугаад тэдний яриаг чагналаа. Нөгөө хүүхэн "Гүчи одоо мухлага хаалтаа. Би 7 цагийн киноны билет авчихсан. 6 өрчин штэ. Айгуул хоцорчихно" гэж хэлхийг сонсоод би тэндээс яаран холдсон юм. Удсан чгүй худалдагч залуу цонхны хаалтыг хийж бэхлээд мухлага яаран цоожilж горцгор бор хүүхэнтэй суудалдсан инээж хөхрөлтсөөр яваад өглөө. Би тэр хоёрын хойноос дагаж хэсэг харлаа. Тэд киноноос хоцорно гэж яарч байгаа болтой. Нэгэн автобусанд суугаад бараа сураггүй алга болчихов. Би эргэж ирээд харанхуй болж амтны хөл татрахаар л энэ мухлагийн ухан даа гэж бодож суудал яагаад ч юм. Харанхуй болохыг хүлээх юу байгаа юм бэ? Харин ч амтны хүний хөл татраагүй байхын дээр юм биш үү? Хэн ч ажиг сэжиг авахгүй. Мухлагийн эзэн л гэж бодно штэ. Гэсэн сонин санаа төрмөгц яран босож очоод хаалганы цоожийг үзлээ. Барагтай бол онгохоргүй олон давхар өргөстэй монгол цоожоор цоожилсан ажээ. Харин мухлагийн яс модонд суулгасан цүү төмрийг сух тат болов хялбар мэт бодогдлоо. Тэгээд өргөвчнээсээ хөшүүрэг төмөрөн гарган хаалганы яс модонд зоосон цөг хөшүүрэгдэн гөжвөл яахын зургүй сугран гарч ирлээ. Одоо би хулгайч биш, жинхэнэ эзэн хүн шиг ажиллаж эхэллээ. Хүн сэжиг ахуулахгүй тулд сугарсан цөв цоож хоёрыг даавуугаар боож орхив. Тэгээд мухлаг байгаа үнтэй тамхи гадаад янз бүрийн бох нэрийн бов зэрэг аль олигтойг нь сорчлон том эрийн өөргөвчөндөө багтаж ятал чихэж гарлаа. Өргөж үзвэл сүр овор нь их болохоос биш тийм ч хүнд зүйл биш байлаа. Тэгээд мухлагаа хааж байгаа эзэн хүн шиг аажуу тайван гарч цөг ормоор нь сайдар шаргуулчхаад өргөвчийн үрэн алхалаа. Намайг хэнж сэжгэлсэнгүй. Би 2 гудамж өнгөрөн өчигдрийн мухлагууд байдаг гудамжны ихэнд ирж хэсэг амрав. Хэрэг явдал амжилттай болсон дотор нь хязгааргүй баяртай байлаа. Өчийн цэнгэг агаар толгой сэргээд юм бүхэн надад зориулагдсан мэт азтай сайхан санагдав. Энэ гудамжны мухлагууд ихэнх нь хаасан ажээ. Харин нөгөө тарган шар авгаа мухлаг л нээлттэй байгаа харагдав. Би тэр мухлаг руу очлоо. Авгаа юм хүмүүс янзлан цаасан хайрцагт хийж унаагаа ирэхийг хүлээж байгаа болтой. Игчээ та хямдхан тамхи бох бичэн авахгүй үз? Цөм гадаадын дээд зэргийн бараа шүү. Гэсэн тодолдогч авгаа цонхороо шагаан миний толгооноос хөл хүртэл ширтэн бас өөргөвчрөө өмнө хяламхи харснаа ямар тамхи байгаа юм гэж том зэрэг асуулаа. Камел, Кент, Родманс бас өөр тамхич байгаа. Яаж өгөх юм? Ярилж байгаа л болно. Би үнэрхэхгүй хямдхан өгчихнө.
Нөгөөдөр Сингапур явах гээд билет авчихсан юм аа. Ямар сайндаа ингэ сандарч явах вэ? Таны зарж байгаагаас 50% хямд өгчихнө. Гэлсэнд хямдхан барааны үн дуулсан авгаан нүд сэргээд ирлээ. Аливаа чи ороод ир. Гэд хаалганыхан доторх төгжээг мултлан намайг оруулчихлаа. Тэгээд өөр өвчнөд байгаа барааг цөмийн гарган зарим тамхины боодлыг хүртэл задлан наривчны шалгаж үзснэн халааснаас нь тооны машин гаргаж тооцоо бодон авах бараага ялган тавих зураан. За 40 мянгаар бол бөөндөө цөмийн авчихъя гэж авгаа хэлэхэд нь өө юу гэсэн үг вэ? 50 мянгаар бол бөөндөө даваа. Тэрнээс нааш ярихгүй. За яах вэ? Чи Сингапуроос сэрэнгэн эгчтэйгээ заавал уулзаарай гэснээр лангунд ороосон том хард сүнх гарган эгчт нь одоо 40 мянган төгрөгөл байгаа баха 10 мянган өглөө мухлаг онгохоор ирээд авчиж болно үсттэй. Гэхэд нь үгүй тэр ч уг нь болно л доо. Харин би өнөө өрөө хідэн найз нөхдөө гэртээ үржигсэн. Гэтэл махшил авч амжсангүй дэлгүүр хоршоо шаачлаа. Та 10 мянган төгрөгийг тааруулаад энэ утсан хям гахаа махнаас өгч гэж болно үсттэй. Гэвэл болно. Хідэн хөлийг хичнээг авах үлээ хэмээн уриалгахнаар хэллээ. Танд бас ганц нэг шилийн байхгүй үз? Найз нараа зочлоход хүн хадгалуулаад ирж авна гэсэн 2 шилийн бол байгаа л да. Та тэрнийг тооцоонд оруулаад бодчихорой гэв. Нөгөө тарган шаравгаад баймааргүй хөнгөн хөдөлгөөнөөр миний авах зүйлсийг яг таг тааруулв. Оо заашгүй бүх юм нэг газараас бүчлээ. За зориочлоо би ч явъя да. Гэд өөргөвчэн авч өөртөл худалдагч авгаа бугуун цагаа харснаа пүүх 10 өнгөрч байна штэ. Намайг авахар машин ирэх ёстой юм. Орой 7 цагаас хэтрэхгүй гэсэндэ. Өдий болтол ирэхгүй байгааг бодоход хүн зүгөө дархан ч юм уу нэг тийш явчихсан юм аа та. Эсвэл тэрэг нэвдэрчих юм болов? За ер нь автобус зогсохоос өмнө би ч гэсэн хөдлөё гэв. Би ирж байгаа тантай уулзнаа. За баяртай. Гэд намайг мухлагаас гартал худалдагч авгаа хөөй хөмөр хүлээж бай. Ханьда буудалд өгье. Над бас барьж явах 2 тортой юм байгаа. Түүний хүмүүнд хүлцээд аль. Би мухлага хаагаад орхив гэж бүр хань татангуйлаа. Би тэр авгаа мухлагийнхаа цонхыг бэхэлж хаалгаан цойжилж байгаа бүхнийг ажиглан зогсохдоо өнөөшин ламжуулах хэрэгтэй. Ийм болом дахиад тийм чих олдохгүй гэж дотроо бодлоо. Авгаа бид хоёр автобусны буудлын руу яаран алхлаа. Би нөгөө авгааг буудлыг хүргэж өгөөд та одоо ингэ явчих нь үстэй. Би өөр чиглэлийн автобусанд суун. За баяртай гэж хэлээд яаран эргэв. Тэгээд нөгөө мухлаг руу буцаж ирлээ. Хүмүүсийн хөл хэдийний татарч шөнийн 11 цаг болж байлаа. Цоожиг дахин үзвэл эвдэхэд тийм ч хэцүү ид биш. Нэг муу орс цоож ажээ. Энэ авгаа орой болгон бараагаа авч явдаг болохоор хоосон мухлаган тийм батбөх цоожор цоожилдгүй нь илт байв. Би цоожиг эвдэхээр хөшүүрэг төмөрөн гаргатал гинтгэн нэгэн бодол толгой зурсхийн орлоо. Чи одоо энийг эвдэж болохгүй. Саяын авгаа гэртээ харинган бараагаа авахар машинтай хүрээд ирвэл яах вэ гэж хэн нэгэн хүн хэлэх шиг боллоо. Нэрэн би болгоомжгүй юм хийх гэж байна. Тэр авгаа эргээд ирэхийг хэн баг гэхэв? Ер нь шөн дунд өнгөртөл харъя. Тэр бол ирэхгүй бол өглөө л ирж таарна шүү дээ. Би одоо харж идэх хөөх юман ээждээ хоёртон өгчхөөд шөн дундаас хойш ирье гэж бодов. Гэхдээ гэтэл авгаа буцаж ирээд бараагаан аваад явчихсан эсхийг яаж мэдхэв гэж бодтол гэнэт нэгэн сайхан санаа төрж зажилж явсан бохорон мухлагийн хаалганд утсаар даруулан лац болгон тэмдэгнаалаа. Ингээд гудамжны ихэнд гарч насандаа сууж үзээгүй хамгийн ганган тагэр хөлгөлөн гэрийн зүг жинхэнэ баян хүн шиг давхин одлоо. Намайг гэртэн ирэхэд дүү охин маань унтаагүй хүлээж сув. Би галдгооны өрөөнд яаран ороод авчирсан юмнуудаа гаргаж эхэлтэл охин дүү маань "Хаа, таны наад чинь бараатаа ирсэн юм уу?" гэж сонирхон асуулаа. Тэгсэн өдөржингөө 8 игээд гэж худал хэлэнгийн алин миний дөө тэр хям гахаа уцсан махыг ав. Ах нь ээждээ хоёроо нэг сайн цадаг гэж бодоод баахын идэх юм авчлаа. Тэр тамхи бох боовч ихрийг далд ичих маргаас зарах юм гэснээ. Өө тийм хамгийн чухал юм мартах нь гэд тавхитл боосон мөнгө гаргаж энд 30 мянган төгрөг байгаа. Хэд хоногоос ээжигээ эмчд үзүүлж юм авнаа. Найзтайгаа уулзж ярих чухал ажил байна. Бас маргааш дарах бараагаа авчирна. Миний дөө ээжтэйгээ энэс цадлаа дээрээ. Би шүн оройтж ирэх байх шүү. Та хоёр намайг хүлээх хэрэггүй за. Эртхэн ундаж амар. Ахт нь илүү нэг төлхөр яваам чинь гэж хэлээд би өөргөвчэн аван бостолоо. Та ийм орой болчихсон байхад яваад яах юм бэ? Шүн дунд өнгөрч байна шүү дээ. Маргааш өглөө эрт явал да
гэж охин дүү маань хориглон гуйлаа. Арилжаа 8-ны ажил гэдэг чинь өдөр шөнөг ялгалгүй явж байж л хэдэн төгрөг олдох юм штэ. Хэвтээд их юм бол хэн бидэнд мөнгө өгөх юм бэ? Гэж дүү охин нь аргадан тайвшруулад өөргөвчэн авч яаран гарлаа. Тэгээд гудамжнаас машин хөлсөн давхсаар нөгөө мухлаг байдаг гудамжны ихэнд буув. Эргэн тойрон ээлхвэл ганц нэг хэн золбин нохой гудамжруудан эдхэм шиншлэн шогшин. Би яаран явсаар нөгөө мухлагны үүдэнд ирж лацлан бон шалгав. Ер нь хөдөлсөн шинжгүй яг хэвээрэн ажээ. Авга бараагаан авахаар буцаж ирээгүй нь тодорхой байлаа. Би цоожны сэнжинд нөгөө урт төмрөн эвтэйхэн шургуулж хүчлэн дартал цоож хэмхрэн унлаа. Гэтэл архан талд минь хүний хөлийн чимээ гарах шиг болоход нь эргэн харвал ам хулгайч чи ингэж хэлхийг хальт сонсон лавлан харвал тэр хүн гартаан барьсан хутгаараа над руу далаа хагшинд би балмагдан айхтан барьж байсан урт төмрөөрөө түүний толгой руу бүх тэнхээгээр буулгаж орхилоо. Нөгөө хүн дугур хайдсан нь доош сууж газарт гулдаан унав. Миний ухаан балгатах шиг болж ийм амархан өчглээ гэж юу хэмээн амандан өглөн дээрээс нь тонгон харвал нөгөө хүний завжаар цус хөөс урсан хоолой хэржигэн байхыг сонслоо. Бас барьж байсан хутга хажууханд нь хэвтхийг сарны сарвал тодхон харав. Би эргэж харалгүй humгүй яаран зүгтлаа. Хэсэг гүйснэ нэгэн байшингийн болонд нуугдан амьсгаа даран зогсов. Би юу хийчих вэ? Тэр хүн хэн байва? Харуул манаа байв уу? Эсвэл хэрвээ харуул манаа байсан бол яалаа гэж над руу хутга сунганд дайрхав. Арай над шиг тэр баян мухлагийг ухаар отож байсан хулгайч дээрэмчин байсан биш үсттэй. Хэрвээ төрүүл зохиог бол би өдийд тэр хүний оронд өхлүүд хэвтэж явах байсан биз гэж бодхоос өрсөд зогсондон ер гэмссэнгүй. Гэхдээ би цааш явчихад нэг л зүрх өрсөнгүй. Эргэн очиж үзмээр санагдаад байлаа. Тэгээд ямар боловч сэргийлэх эсвэл эмнэлэг дуудах нь зөв гэж шийдэв. Ойр орчим уцтай газар алга. Харин гадаадын нэгэн элчингийн хамгаалтын харуулт хандаж та намайг уцаар сэргийлэх рүү яаралтай ирүүлж өгөөч. Би гудамжинд хүн өгсөн хэвтэж явахдаа таарлаа. Гээд сэргийлэхийн жижүүрийн утсан залгаж Монголын дэргэд өгсөн хүн хэвтэж байгаатай таарлаа гэсэнд өгснийн та яаж мэдэв? Согтуу хүн унтж байгаа биз? Гэхэд нь би би тонгож харсан хамар амнаас нь цус хөөс гэвэл за мэдлээ бид одоохоо ч жухам хаана гинэ хэмээн заалгаж аваад харин та биднийг очиход хэрэг гарсан тэр газар хүлээж угаарай гэд утсаан таслалаа. Би тийшээ очих болохгүй. Өөрийгөө барьж өгнө гэсэн үг. Харин эндээс хурдхан зайлах хэрэгтэй гэж бодлоо. Чи эрт орой хизээ боловч баригдана шүү дээ гэж хажуунаас хэн нэгэн хэлэх шиг. Тийм ээ. Би хизээ нэгэн цагт баригдана. Тэр үед хөөх юм өвчтэй их минь дүү охин минь. Би эцгийнхээ зургийн өмнө тавьсан тангарагасаа няцлаа гэж юу? Тэглээ. Би хулгайж бас алуурчин хэмээн бодож алмайрын зогссоор байлаа.